Сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд reaction party эхэлж байна. За бүгдээрээ өнөөдөр reaction party-гаар ямар нэгэн дуу, шинэ уран бүтээлийг бол хийхгүй. За өчигдөр бол шинэ 74 дахь мэргэжлийн сумогийн Yokozuna бүсээ авах тэр одоо ёслолыг бол хийсэн байгаа. За тэгээд тэрийг бүгдээрээ өнөөдөр үзье, ерөн зөв богинохоо үзчихье гэж бодлоо. Let's go. За миний энэ ойлгож байгаагаар энэ урд одоо энэ алхаж байгаа энэ хүмүүс бол одоо юу бах л та. Нөгөө дивжэний эзэд Oyakata гэдэг одоо хүмүүс байдэн шүү дээ. Одоо ер нь дивжэний эзүүд бас энэ том гарууд л байгаа ер нь бол. За тэгээ араас нь одоо хин байдэн те ингээл сум холбооны томчууд бол байгаа нь ойлгомжтой. За хоошоор юм маань орж ирж байна. За энд нэг юм одоо ингээд нэг юм навчаар ингээд зан үйл хийгээд байгаа. Энэ бол ер нь бол тэр ариусгал юу гэдэг те одоо энэ сүмд учраас энэ цаашдын амжилт бүтээл тэрнтэй холбоотой энэ зан үйлийг бол хийгээд байгаа юм билэ. Одоо энэ яг нэг харагдаж байгаа зүйл одоо энэ юун дээр энэ нэг би ч одоо маавстай ш та гараараа зац ш. Энэ нэг харагдаж байгаа энэ цагаан зүйл бол одоо өмнөх би нэг шинэ оны бичлэгэн дээр бас дурдчихсэн да. Энэ цагаан зүйл нь бол ер нь сүм болон одоо бурхны газар. Тэгээд нэмэлтээр одоо Yokozuna-гийн одоо бүсэнд бол байрладаг. Тэгээ энэ зүйл нь яг яадаг вэ гэхээр одоо Японы юу н жинжанууд руу очихоор ингээд хаалганы дээдлэлт нь яг энийг ингээд ийм ямар олс гэдэг вүлээ. Ийм олсон ийм юугаар ингээд ороогоод тэгээд ингээд доош нь онжуулаад явцсан байдаг. Тэгээ утга учир нь юу юм бэ гэхэл энэ зүйл бол одоо муу зүйлийг бол оруулахгүй сайн зүйлийг ингэж байн хамгаалж идэг. Ер нь бол тийм хамгаалалт гэж хэлж болно. Сүртэй байгаас тэ дуу маа. Нэг жоохон дууг нэмээд өгд юм уу? Тэг яалч хүр амар адилхан царайд байгаа зү тэ асаашөртэй. Бас идид байх үедээ бол асаашөр бол бас дийлдэхгүй амт байсан шүү тэгээд. Тэгээ одоо би бол ингэж бодож байгаа байхгүй. Яг одоо ингэ сууж байхдаа энэ хоошоор юу яг юу бодож сууж байгаа л тэ. Тэгээ энд би ирчлээ штэ тэ би Yokozuna болчлоо гэдэг. Ямар гоё одоо дотор нь бүр ингээд хай юу гарч байгаа шүү дээ. Гэхдээ одоо Yokozuna одоо энэ сумо бөхчүүдийн нэг одоо тэр сурсан зүйл нь гэх юм бол ингээд бүр emotional ингээд бүр амар дард сурсан байдаг бах гэж би бол боддتي. Ямар нэгэн байдлаар тэгэж ингээд марцганаад ахгүй. Ер нь бол хариултыг ингээд богино үгээр чанто гэдэг одоо юу гэх юм те. Тийм яг таг өгдөг те. Тийм болцдог бах. Ер нь бол цаанаасаа ч тийм байхыг шаарддаг бах. Сэтгэл зүрхээ тархиа удирдах чи цаашаага одоо ингэж олон хүмүүсийн үлгэр дуурайл болж ингэж юмыг одоо бусд сумонороо тэргүүлж явна гэдэг утгаараа тийм болов гэж би бас бодоод байт. Одоо энэ тийм байгаа ч одоо юун дээр бас л дахиад гараараа гэсэн. За одоо энэ дээр ингээд унжуулсан байгаа зэн Yokozuna-гийн яг бүсэн дээр. Тэнгүүт энэ нэг энэ цагаан ингээд нэг юм арай нэг юм олс шиг. Энэ болохоор ингээд ийм жинжанууд дээр ийм хүрэл ийм сүрэл олсоор ингээд орооцсон байдаг байхгүй. Тэгээ Yokozuna-гийн хувьд бол энэ ч одоо бас арай нэг тэ энэ гоё бас үзмж талаасаач тэр бас нэг арай нэг. Тэгээд яагаад Yokozuna болон бурхны одоо зан үйл гэнэ газар яг ийм зүйл байдаг вэ гэхээр Yokozuna-г өөрсдөө бас ингэ бурхан шиг ер нь хэмжээнд бол ингэж үздэг. За тэгэнгүүт энэ цагаан одоо энэ бүс вэ штэ энэ бүсэнд. За тэгээ энэ дээр ингэдэм байлээ. Энэ нэг цагаан зүйлэнд дээ штэ те хүмүүс гар хурж болдгоо. Одоо ялангуяа нүцгэн гараараа хурж болдоггүй. За Yokozuna-гийн ёслол болох үед бол ингээл Yokozuna дунд нь ингээд зогсчоол тэгэл ингээл хитэн талаас нь бүгдээрээ ингээл суманаар ингээл татаад байдаг штэ. Харах юм бол бүгд цагаан бэлэн өмссөн баг. Тэгээд учир шалтгаан юу юм бэ гэх юм бол одоо энэ бурхны энэ эд зүйлс дээр хүн болвол ингэж нүцгэн гараараа хурж болохгүй гэдэг тийм уламжлал Японд бол байдаг. Тийм учраас бүгдээрээ цагаан бэлэн өмсөд одоо хүндэтгэж энд бол хүрдэг бахна. За одоо эндээс харах юм бол баг энэ доотлын тавцанд л хүрэх байх л та. Эсвэл цагаан бэлэн өмссөн байгаа.
続いて横綱が次郎さんです。Эдгээрт одоо нүцгэн гараар өөр хамаагүй байдаг бах та. Яг тэр нэг доод бариулаас нь барьж байгаа болоо тийм. За асашээрөө сууж байна. Мань хоёр ч бас адилхан кейстэй байгаа юм шүү. За долгор зуран заангаа ирсэн байна. Мэдээж ирэх нь л ойлгомжтой угаасаа. Ч одоо ийм том гэр бүлийн одоо тэргүүн ч одоо ирэхгүй яах вэ? ただいまご近辺をしまして第74代横綱豊昇龍関の選挙と様式がよくちょい하이셔 트레텍스 육수네. Тэгээ ер нь бол ингээд манай асаширч аюу тийм гоё юм. Юу хүн штэ фан те ер нь бол аюу гоё тийм emotional хүн байхгүй. Яг тэр нь тэгээ мэдээж те заримдаа муу одоо жоохон сөрөгтлаараас тэр заримдаа сайнаас тэр гарна. Гэхдээ ингээд олонний дунд яг энэ үйлдэлүүд нь бүр ингээд японуудад ингээд аюу гоёор үлддэг те ингээд ер нь бол за миний одоо мэдхийн асаширыг хамгийн их ер нь бол Японд мэддэг. Мэдээж хагухаг мэдэх нь бол ойлгомжтой. Гэхдээ асаширыг бол одоо ингээд бүр сэтгэл зүрхэндээ бүр ингээд мэдэрсэн байдаг ер нь Япон хүмүүс. Одоо жишээлх юм бол Таками Сакари гэж нэг нөхөр байсан да нэг ингээд цээж ингээд нэг сонин гол тэр бол одоо манай Монголын хөгшчүүл одоо тухайн үед одоо сум үздэг хүмүүст бол үнэхээр нэрээ тэр Таками Сакарыг үзхийн тулд одоо тэр одоо хөгшчүүл маань ингээд бүр яг таг суудаг байлаа. Тэгээд Таками Сакари гараад ирэхэд бүр ингээд хүн болгон айгуугаа энэ нэстэ илдэвтэй нөхөр шүү гэл ингээд яг тэгээд үздэг. Яг тэрнтэй адилхан Асаширигийн одоо яг энэ үйлдэлүүд бол бас л гоё. Ер нь бол одоо тэр рекламууд нь хүртэл байгаа штэ Асаширигийн тоглосон. Тэд нар нь хүртэл тийм гоё эмоцтой нэг тийм гоё рекламууд бол байдаг. За энэ хүн ч одоо нөгөө суугар агчаа гэж хүн бидтэй тий. За 2019 оны Kyushu башод баха. Ингээд сумонор ингээд газар точиж ингэж барилдаж явдаа шүү дээ тий. Токиод 3, Осака, тэгээ Kyushu нэг нь хаанлаа. Нэг нь Нагой биш юу лээ. Ингээд нэг өөр газарууд байгаа. Тэгэнгүүт 11 сард Kyushud болдог одоо Fukuoka хотод болдог. Тэгээ би тэд яг нэг юм жинжад ирсэн одоо байжсэн. Яг яагаад вэ гэхээр яг ийм үйл явдал болчихсон байхгүй. Тухайн одоо башоо болж байгаа газар Yokozuna-нар ирж одоо тухайн газрыг ингэж тэг ингэж гоё ариусгадаг бас тийм одоо юу гэдэг зарим нэгэн тохиолдолоор эдгэр чинь газар хөдлөлт хүртэл болоход Yokozuna очиж ийм ёслогоо хийхэд тухайн одоо тэр газар хөдлөлт намждаг гэдэг хүртэл тийм одоо домтой. Тэг яг тэрнтэй адилхан ер нь бол энэ том жинжаануудад ирж ин сумонор ингэж ёслогоо хийдэг. Тэгээ би тэд яг нэг юм ёслооны үеэс одоо энэ хаалга ба штэ тэ энэ хаалга бүр тэр хаалганы цаана байсан байхгүй бүр ингээ цааталт нь. Тэгээ энэ тэгэхээр чинь хаалганы цааталт байхаар чинь наан дотор байгаа хүмүүс ч юм бол айл хэзээ очрлоод ордог нь ороод өмнө нь бүр захиалга плетмлээд авдаг бол тэгээд орцсон тийм хүмүүс. Би тэд чинь бүр ингээ хоцорч ирээд тэгээд ингээ олон монголчууд ингээ наан цаанаар зарим нэг нь амжаад наашаа орж ирж мэрсэн. Тэгэл дотор нь ингээ яг ёслогоо болол 3 Yokozuna 2 Yokozuna ирсэн. Тэгээд 2 Yokozuna-гийн яслахаа үзчихэд байжсэн чинь манай дотор орцсон байсан хэд бүр манай Yokozuna-нартай уулзсан. Тэгээд гой зураг авахулмаар байна гэдгсэн чинь бүр ингээд бүх монголчуудад дагуулад ороод ирээ. Тэгээд ингээ хамаагүй бүгдийг оруулаад тэр дуутчих гээд. Тэгээд бид хэд ингээд яг энэ жинжагийн артталт нь юм том паркинг байж байгаа. Тэр нь бүр юм ийс шиг юм паркинг. Тэгээд тэр паркинг дээр очиж ингээ бүр зураг авахулж ирсэн. Тэгээд яг тэр үед бол бүр үнэхээр ингээд Монгол хүн чинь бүр ингээд харийн нутагт ингээд бас тэг том хүндлийг авж байгаа ч гэсэн бас илэг нэгт ахын дүүсийг бол яалтчгүй л ингээд үнэхээр гоё наашаал гэдэм бил.
Тэгэл ингээл за тэгээд нэг нэгээр ингээ сайхан гэр бүлүүдээр ахуулчих юм гिचдэг гिच гээд. Тэгээд би тэд чинь нөгөө нэг араас нь хоцорч орсон болохоор зур бөөндөө байгаа л зураг ахуулаад дууссан. Тэгээд тэгэхэд бол нэр манай Yokozuna нэр юу н хаач авсан Yokozuna нэр бол үнэхээр гоё хүмүүс шүү. За орж ирж байна. За шууд ёслохойг нь харнаа хэдүүлээ. За одоо бол нөгөө Yokozuna-гийнхан Mawashig гэх юм уу да. Бүсийг бол зүүсэн байна. Би хаамаа яг та асуушаар юм а ер нь яг. Энэ пан ингээд ямар зураг авч байгааг харж байгаа дар гэдэг бас. Ёшоо. Ёшоо. Тэгээ энэ японочууд одоо яг ингээд хөлөө ингээд өргөөд газар тавихад ингээд бүгдээрээ ингээд одоо гоё дуу алддаг тий. Тэгээ энэ нь одоо миний зүгээр бодохын айгуу тийм газар дэлхий тухайн газрыг ингээд ариусгаж байгаа нэг юм үйлдэл юм шиг ба. Тэгээ тэрэнд нь бас нэлээд бүгдээрээ юм эмоцыг ер нь бол гаргадаг. Тэгэл Yokozuna-гийн ёслол болгон дээр л одоо энэ дуу одоо дуу алдалтыг бол та сонсон заяа. Тэр ордонд ч сонсон гадаач. За тэгээд энэ Yokozuna-гийн одоо энэ үйлдэж байгаа энэ ёслолын одоо энэ юунууд байна шүү дээ. Үйлдэлүүд гэх юм одоо юу гэх юм стайлууд нь бас энэ төр чи өөр төрлүүд байгаа. За нэрүүдийн бүгдийг айгуу яаччих. Мартчихжээ шууд ярэ гэсэн чи. За тэгээд ингээд одоо зарим нэг нь ингээд 2 үндсэн төрөл ч юм уу 3 үндсэн төрөл байгаа. Тэрнээсээ дотор нь ингээд микслээд ингээд холиод ингээд гаргадаг тийм одоо үйлдэлүүд байгаа. Тэг ингээд бүр шинээр янз янзаар гаргадаг. Одоо өмнөх чинь манай аваргууд бол одоо ингээд хуваагаад авчт юм лээ. Нэг юм юунд ирэх юм бол ёслол дээр ингээд гуруулаа ирэх юм бол яг гуруулаа ингээд 3 төрлөөр нь тус-тусдаа авчдаг тийм одоо юунууд байгаа, стайлууд бас байгаа. За одоо та бүхэн харж байгаа бол энэ Mawashing шар өнгөтэй байгаа. Тэгээ ер нь энэ Mawashi гэдэг энэ бүс нь одоо ер нь яагаад юм одоо өөр өнгийн төрөлтэй байд юм бэ? Ямар учир шалтгаан байд юм бэ гэх юм бол тухайн дивжээний соёл байна. А тухайн тэр одоо багш ч юм уу те тухайн одоо тэр эзний бас нэг юм онцлог байна. За хамгийн их нөлөөлөх юм бол угаасаа тэр тухайн хүний одоо үзэл ямар одоо те Mawashig сонгох юм, ямар одоо бэлэгдэл өөрт нь байдгийг. Тэгээ тэрийг бол мэдээж нэ одоо урд хардах одоо хоёр бүх нь бол дагаад явна яг Yokozuna-г. Тэгэхээр Yokozuna-гийн үндсэн одоо өөрийнх нь сэтгэл санааны одоо тэр бэлэгдлийн шин чанар нөлөөлөх нь байна. За тухайн энэ газрын бас одоо шин чанар нөлөөлнө. Одоо ямар газарт илүү өнгөн илүү зохицдгийг ч гэдэг юм уу. Тэгээ эдгээр чинь ингээд амар олон юм ингэж хослуулж явдаг баг. Тэгээ одоо шар өнгөний бэлэгдэл нь яг юу юм бэ гэх юм бол нар шиг ингээд дээшээ мандаж одоо мандаж те ингээд цаашдаа үргэлж ингэж дэлгэрч ингэж урагшаага тэмүүлсэн тийм утгатай юм. Японы одоо уламжлалт бол тэгж бэлэгддэг юм байна. За тэгээд энэ шар өнгөний бэлэгдэл нь юу юм бэ гэх юм бол Японд ингэж үздэг юм байна. Одоо энэ нар шиг ингээд дээшээ ингээд дандаа тэмүүлж ингэж өөдөөгөө цаашдаа мандан бадрах те ингээд тиймэрхүү утга санааг урагшаага байнг тэмүүлж явах тийм утга санааг илэрхийлдэг.
Тэгээ нэг хэсэг ч бас Асаширогийн шар бүс зүгээд барилдажсэн шүү дээ. Тэгээ бүсний хувьд бол нэг тиймэрхүү ер нь олон нөлөөллүүд бол байгаа. Аав нь хүүгээ үнсэж байгаа харагдана. Тэгтээ бас мундаг юм а тийм ч одоо за доллар суран заангууч өөрөө ингээд Монголын үндэсний бүхт ингээд заан цолны тэнгууд одоо том хүүн одоо ингээд хүүн юу л сугарагчаа чинь хиний ах нь лөө дүүн лөө за битгүй байдгүй зааж. Тэгээ сумын газар чинь одоо те Монгол улсын аврах цолтой. За тэгээд дүүн Асаширо мэрэгжлийн сумогийн одоо 68 дахь их авраг. За тэгээ байжсэн чинь одоо те хүүгийнх нь одоо нэгсэнд зээ хүүн ингээд дахиад одоо мэрэгжлийн сумогийн 74 дахь Якусун бол ямар том хувь тавилан бай те. Тэгээ нэрээ нэмээд хэлэхэд ийм одоо түүх чинь Японд амар хөндлөгддөг юм байна. Яг ямар утгатай түүх вэ гэхээр юм ах дүүс нийлсэн одоо юм аваргууд чинь аваргууд ч одоо Японы одоо нийгэмд ч юм уу те Японы ер нь хүмүүс донд амар хөндлөлийг хүлээдэг юм. За одоо бидний сайн мэдхээр Такана хана, Вакана хана гэдэг хоёр аварга байдаг те. Өшөө одоо тэр дэхүүийн тэр том аваргуудын яг юм. За тэгээ нэг гэр бүлээс ингэж хоёр Якусуна гарч ирнэ гэдэг бол маш ховор тохиолдол. Тэгээд тийм учраас одоо Япончууд айгүй их хөндлөж үздэг. Тэгээд бодсон чи юу вэ? Такана хана, Вакана хана хоёрчууд юу вэ? Нэг зэрэг гарч ирээд нэг баруун зүүн жигүүрийг ингээд тэргүүлээд гарч ирж тэгээ хоорондоо алддаг байсан. Тэр бол аим шиг үү? Баслаа. Үйл адил байна да. Тэгээд эн чи одоо Асаширо ингэж Асаширон 68 дахь. Тэгээд одоо авах дүүн. Тэ аавынх нь одоо дүүчраас авах бишээ. Тэ авах дүүн одоо ингээд 74 дахь Якусуна гэдэг чи пүү амир. Тэгээд одоо ч Монголын түүхэнд бол байхгүй түүх болчихж байгаа. Тэгээд дээрэс нь одоо гадаад бүх те ингээд Японд бол гадаад бүхэд ингээд хоёр ах дүүс одоо Якусуна гэдэг түүх бол байхгүй баг. Том түүхтэйсэн байна. За тэгээд энэ угаасаа ингээд Якусунагийн ёслолын дараагаар ингээд ярилцлага авдаг. За энэ миний ах бай. Айд одоо энэ сайн сонсвол азаашта гэлингээд аваастай. Тэгээ энэний талаар би нэг тийм нэг богинохон тийм дугаар хий гэж бодоод байгаа. Одоо ч ер нь Монголын YouTube-ийн бүх контентууд зөвхөн ос л гэдэг болсон байл. Тэгээд учир шалтгаан нь бас юу юм та бүхэнтэй бас хуваалцсанаа. Тэгээ энэ газар бас аялаг байгаа. За тэгээ өнөөдрийн одоо reaction паригаар бас нэг тэмтэй бас нэг түүхэн мөчийг хэдүүлээ бас ингэж reaction хийлээ. За дандаа ингээд дуу ингээд reaction хийж байхгүй шүү дээ. Юм одоо сонирхолтой юмнуудыг ер нь цаашдаа олон бас reaction хий гэж бодож байна. Тэгээ өнөөдрийн reaction парын дугаараар одоо мэржлийн сумагийн 74 дахь Якусуна Хоширо Томокацу одоо сугуурагчагийн Бямсуран одоо та бүхний дэлгэсэн дээр харж байгаа. 74 дахь Якусунагийн одоо ёслолын арга хэмжээг бол хэдүүлээ reaction хийлээ. Тэгээ бас сонирхолтой жижиг сажиг юмнуудыг л ярьж амжсан баг. Та бүхэнд бас бага хэмжээний мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна. Тэгээд дараагийнхаа reaction парины дугааруудаар уулзцгаая. See you guys.